За сайн бацхан хулангийн мэрэгэн дээр тайм зөв тавтай марлаа. За өнөөдөр миний бутнаа хэсэгтээ нийгэмшлэг нэмье гэж бодож байна. Одоо би айгүй олон хүмүүст одоо тааруу мэрэг тий энергийн онцлогын төр бол хийж байна. Тэр донд бол айгүй олон эмэгтэйчүүд ханддаг. Мэдээж маш олон янзын сэдвэр бол үзэж байгаа. Гэхдээ нэг ийм том сэдв байна. Одоо би хизээ гэрлэх вэ? Яад гэрлэхгүй юм вэ? Яад гэрлэж чадахгүй байгаа юм болоо одоо ингээд 40 гарлаа 30 өнгөрчлөө 40 өнгөрчлөө 50 өнгөрчлөө 60 өнгөрчлөө гэдэг. Энэ сэдв нэлээ их байна. Энэ сэдв дээр нэлээ одоо шалтгааны талаар нэг бичлэг хий гэж бодож байна. Тийм өнөөдөр энэ бол одоо энэ сэдвийн ард бол сэтгэл зүй, энерги, тэг удам дамжсан тийм сүнслэг шалтгаанууд аюух тийм байгаад байгаа юм шиг санагдаж байна. Энэ талаар өнөөдөр нэг жоохон товчхон ярих гэж бодож байна. Тийм ер нь бол хүнтэй суухгүй байгаа. Тийм шалтгаанууд бол аюу олон янзын бол харагдаж байна мэдээж тий. Одоо жишээ нь одоо зөв хүнтэй уулзраагүй байх, өнгөрсөн харилцааны айдас, гомдол тээж аваа. Одоо тэр буглаас ингээд саад болж байна. Муу өөртөө итгэлгүй байх, эсвэл одоо хит өндөр шалгуур тавих хүмүүст тий. Одоо таарахгүй гэсэн үг шүү дээ. Одоо хүсэл зорилго нь эсвэл ажил карьер аюух урдаа тавьсан. Тийм. Яг цаанаа ингээд үнэхээр гэрлэх бол хүсэлгүй эрхчлөө тавих хүсэлтэй. Гэхдээ наанаа л аман дээр одоо хүнтэй суух юмсан гэдэг. Яг үндэ бол бүр цаанаа ажил карьер ч юм уу эрхчлөөг урдаа тавьсан гэдэг ч юм уу. Энэ бол зүгээр одоо гадна талын наадах юу гэдэг өөрөөс шалтгаанууд бол байна. Мөн ингээд энэ шалтгаанууд ерөөсөө байхгүй үнэхээр хүнтэй суумаар байх ч юм одоо болохгүй байгаа тийм бас хүмүүс байдаг. Тэрэн дээр болохоор цаад одоо сүнслэг шалтгаанууд байна. Би өнөөдөр энэ талаар ярих гэж бодож байна. Тэгээ сүнслэг шалтгаан. Энэ сүнслэг шалтгааны одоо тийм энергийн төвшөнд бол одоо хүнтэй ингээд суулгахгүй байх тэр юунууд нь ингээд яатсан байдаг, суугдсан байдаг гэсэн үг. Одоо хамгийн их тохиолддог шалтгаан бол өрчхүүн хүрд буюу одоо сакрал чакра хаагдсан байдаг. Тэг өрчхүүн хүрдээ 2 дугаар үед хаагдсан байдаг. Тийм энэ хүрд хаалтд байх тохиолдолд ингээ хүнтэй сууж чаддгүй. Тийм өрчхүүн хүрдтэй хаагдах одоо гол шалтгаан нь болохоор зэрэг яагаад өрчхүүрд ингээд хаагддаг вэ гэхлээр зэрэг тийм. За яг энэ чакра бол бидний хувьд одоо бэлгийн энерги, харилцааны ойр дотн байдал, удам тийм эмэгтэй хүний хүчийг агуулдаг ийм чакра байгаа. Тэгээ энэ хүрд яагаад таагддаг вэ гэх юм бол одоо удам дамжсан гомдол гэнэ. Тийм. Одоо тэр удмын эмэгтэйчүүд нь яагаад ч юм хүнтэй суудгүй суусан ч ингээл аяг орхоноос алцдаг. Скол нэг сонь үндэ учирдаг. Нэг л ингээл амьдрал болохгүй яваад гэдэг ч юм ингээд нэг тэр удмын эмэгтэйчүүд тийм байдаг. Одоо юм хүмүүс ярьдаг шүү дээ. Скол танаа манай удмын ирчүүд нь ерөөсөө хүнтэй суудгүй, айлхтай хүнтэй сууж чадахгүй амар одоо гэр бүлийнх нь юу нэг аюул болоод байдаг. Эмэгтэйчүүд нь тийм байдаг. Тэр нь болохоор ихэнхдээ удам дамжсан тийм гомдол барьсан байдаг гэнэ. Тэгэхээр зэрэг энээс олж бас юу хүнтэй суухгүй шалтгаан одоо надад аяг орж ирж байна тий. Одоо жишээ нь одоо юу гэдэг одоо эмээ гэхтээ бүр ингээд өвгд эцтэй юу эмэгтэй тал нь одоо юу гэдэг одоо хайрцаг ч юм уу одоо гэрэлтэндээ маш их зовсон, хайргүй хүнтэйг амьдарсан, хүчирхийлд өртсөн, өөрийгөө золиослсон одоо гэх мэт одоо тэдний одоо энергийн мэдээлэл нь одоо энэ охины одоо энэ хүнтэй суухгүй байх тэр юунд нь ингээд блок болоод одоо генээр очсон гэсэн үг байхгүй тий. Одоо тэдний энергийн мэдээлэл нь охин удамд нь одоо автоматар одоо дамжсан гэсэн үг. Тийм тэгээд ерөөсөө нэг л болж өгөхгүй те хүнтэй алхтаа хүнтэй сууж чадахгүй суусан ч гэсэн нэг л хурдансаа салдаг гэдэг ч юм уу те. Тийм болоод байна. Тэгэхээр зэрэг тий зөвхөн одоо юу гэдэм бэ? Тэгээд энэ одоо өрчхүүн хүрдний одоо блок те хаалттай байдал нь яг хүнтэй суухгүй байх талаар илэрч магадгүй. Бас одоо бие махбод одоо модын төвшөнд болохоор зэрэг сарын тэмдгийн эмгэгүүд эсвэл жирэмслэлтэй холбоотой асуудлууд эсвэл бэлгийн одоо
дуур хүсэл одоо хүйтэн мэдрэмжтэй байх, ерөөс хүсэлгүй байх гэдэг ч юм уу тийм. Энэ байдлаар бол илэрч болж байна. Энүүгээр илэрхгүй зөвхөн хүнтэй суухгүй бас яваад иж магадгүй. Тиймэрхүү байд юм байна. Тийм тэгэхээр зэрэг ер нь бол тийм энэ бүхэн бол өрчхөн хүрдний одоо амьдрал бүтээх, ойр татны холбоо, одоо үүсгэх сэтгэлээ одоо сэтгэлээрээ эр хүстэй хүнтэй те өөрийгөө одоо уюул холбох тэр энерги хаалттай байгаагийн бол илэрл юм байна. Тэгээд бол үүнийг эдгэх аргууд гэх юм бол ер нь бол эдгэх аргууд бол мэдээж байна. Одоо эхний алхам бол гэх юм бол одоо өөрийгөө ойлгох, удамтайгаа одоо юу гэдэг нүүр тулах гэж хэлэх үү, удамтайгаа одоо уучлал хүсэх гэх үү, тэрийг гомдлын тайлах хэрэгтэй байна л да. Тийм үйл зан үйл хийх, 20 дугаарт одоо доод хүрдийг нээх, энерги имчилгээ их, энерги бяцлал сайн мэдгүй байна. Ямар ч энерги ямар нэгэнтэй имчилгээ хийх, эсвэл одоо биеийн хөдөлгөөнөөр дандаа одоо бүжиг, гар уурлал, дуу аваа, дуу бүжиг гэдэг ч ямар нэгэн эмгтээлэг хоббигоо их дагах хийхтэй. Тэр бас ингэж бас зөвлөрлж өгд юм байна. Мөн одоо бас өөрийн одоо эмгтэй зан чанар зүүн совинтойгоо холбоо тогтоох гэхээр болохоор зэрэг бүр сүнслэг яваа авчиж чинь тийм. Тэгээд одоо тийм бүр болохгүй бол одоо тааруугаар одоо шалтгааны мэрглүүлэх, энергийн онцлогоогоор талж шалтгаанаа илрүүлэх, засал хийлгэх. Тийм дээр бол заслуудын хилчлээ би удамтайгаа одоо уучлалт хүсэх, одоо гомдлын тайлах заавал ч юм уу тиймэрхүү зүйл хийх. Тэгээд доод хүрдний энерги нээх, одоо энерги имчилгээ ч юм уу, эсвэл өөрөө тийм эмгтээлэг хобби бүжиг, гар уурлал, гоё эмгтээлэг дуу аваа тиймэрхүү юм хийх гэх мэтлээ. Иймэрхүү бол зүйлүүдээр бол тэр одоо өрчхөн хүрдийнхаа тийм блокийг зөөлөж гаргаж болд юм байна. Тэгээд януучлаар энэ мотоцикл маань хажуугаар яваад байгаа шиг байна. Тэгээд тэр нь бол би яагаад хүнтэй сууж чадахгүй байна вэ гэдэг одоо асуултыг та хэрэг өөртөө байнга тавьдаг бол энэ зүгээр нэг хувь заяа биш одоо энергийн түвшний одоо гүн давхаргаас ирсэн тийм тохиож иж болох юм байна. Тэгэхээр зэрэг би ч гэсэн одоо хувийн тароо оншилгоо энергийн одоо онцлохоороос одоо хүмүүсийн одоо над танцсан хүмүүсийн доод удам танцсан тийм мэдээллийг нь бол илрүүлж хаана төгжил байгааг бол тодорхойлж өгч болох юм. За тийм байна. Тэгээд жоохон хамгийн сүүл рүүгээ юу яа гэж бодож байна. Жоохон одоо бяцхан affirmation гэх үү нөгөө юу бяцхан бяцлал гэж хэлэх үү, одоо өөртөө ярилцах тийм одоо төвлөрөл одоо юу мантра шиг юм бол хийж чадж энэ хүмүүст хэрэг болж магадгүй. Та ингээд айгу тухтаа ингээд суугаад яаж суусан бол маш өөртөө тухтаа хөвтдөг ч юм уу суугаад тэгээд за ингээд эхлээд нүдэн анаараа нүдэн анаад тэгээд одоо гүнзгий амьсгалаа гүн аав тэгээд удаанаар гаргаараа за амьсгалаа аваараа за удаанаар гаргая. За дахиад нэг удаа амьсгалаа гүн аваараа зөөлөн гаргаараа. За ингээд тэмдэн ансан чигээрээ та одоо биеийнхээ доод хэсэгт арцгны орчимд тийм ухаанаа төвлөрүүлээрэй. Тэнд нэг дулаахан гэрэл байгаа гэж төсөөл. Тэр бол таны бүтээлч хүчний төв. Таны эмгтэй хүний их ундраг. За төсөөлөрөө арцгны яг голд савны тэнд гэсэн үг. Тэр бол таны бүтээлч төв, таны эмгтэй хүний их ундраг. За ингээд одоо дотроо зүгээр аманда шивнэж хэлж болно.
Зөвхөндөө ч хэлж болно. Би эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархаж байна. Би мэдрэмж, дур хүсэл, бүтээлч энергийг хүлээн зөвшөөрч байна. Би удам дотроос ирсэн гомдол, айцыг зөөлөн тавьж байна. Би хайр хүлээн авах, хайр өгөх чадвартай. Би энэ орчлонд орших өөрийн үнцнийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Одоо тэр дулаан гэрэл арцгнаас дээш тарж байна. Таны биеийг тайвшруулж дотоод хүчийг тань сэрээж байна. Та өөрийн эмгтэй чанарыг тэрвэрч удам мухсаага цэвэршүүлж байна. Нэг гүнзгий амьсгаа аваараа. Зөөлөн гаргаараа. За нүдээ зөөлөн нэгээрээ. Таны дотоод таны доод хүрд идэвхтэй амьд чөлөөтөө урсаж эхэллээ. За ингээд усгаа өвгдээжтэй гэрэл илгээх зан үлийг тэн маягаар дотроос ингэж хийж болно. Тийм. За тэгээд иймэрхүү бяцхан бяцлал гэх үгэн төвлөрөл өөртөө харилцах. Иймэрхүү зүйлээс өөртөө хийж өгч болох юм. Жишээ нь үнэхээр энэ тийм засал хийлгэн гэх юм бол маш хүнтэй аа шүү дээ. Тэгэхээр ч үнэхээр бас мөн ихтэй засал хийх боломжгүй өнөөсөө миний тийм дээрхэлсэнчлээ энийг дагаад өөртөө ингэж хэлээд өөртөө бас тийм бяцхан гүн төвлөрөл өөртөө ярилцах юм цаг чин гаргаараа тийм магадгүй танд тусаалах юм билүү те. За ингээд өндөрлөө энэ битгийг үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд иймэрхүү асуудалтай хүмүүс байх юм бол наад руу хандаж олноо тийм үү. Бас энэ бичлэг маань таалагдсан бол бусдаа түгээгээрэй гэж хүсье. Тэгээ энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.